guys, за юу цаана. За өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ хятадд байр түрээслэх талаар сурч авна. Ерөнхийдөө яг ямар хүн байдаг талаар ярилцъя гэж бодод. Тэгээд ойртоо би бас нүүж байгаа. Тэгээд бас нэлийн олон удаа нүүсэн хятадд байх та. Тэгээд энэ талаараа та бүхэндээ бас мэдээлэл хүргэгээд. За өнөөдөр яг юуны талаар ярих вэ гэхлээр одоо ямар байрны төрөл эдийн, тэнгүүтээ өрөөний төрөл нь бас ямар эдийн, төлбөрийн нөхцөл нь ямар эдийн, тэгээд нөгөө нэг юу 100-аар байр хайлахад хэдэн төгрөг байдیں۔ Тэгээд ямар аппликейшн байдیں۔ Иймэрхүү 5 сэдвээр ярилцсанаа. За эхний сэдв нь болохоор байрны төрөл. За байрны төрөл нь болохоор ихэвчлэн шаочи эсвэл гоню гэж хоёр төрөл идэг. За шаочи гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр одоо манай Монголд байдаг нэг хотхнууд байдаг шүү дээ, тийм хотхны байр гэсэн үг. За тэгэхээр хотхны байр ямар байх вэ гэхээр гал тогоотой, жочны өрөөтэй, унтлахын өрөөтэй тийм тэгээ газан билеттэй ерөнхийдөө яг нэг бидний амьдардаг яг л байр шиг. За гоню гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр гоню нь болохоор тийм студио рум ерөнхийдөө ингээд бүгднгээр ингээд яг ингээд хяндаг тийм одоо хяндаг гэх юм уу яг одоо ямар ч хэлсэн арай цэвэрхэн заяа тэр юу шавжуугаасаа тэнгүүтээ нэг л юм өрөөтэй. Тэгээ нэг өрөөнд дотроо нөгөө нэг 0-той шүршүртэй. Тэнгүүтээ галтогоо бараг байхгүй. Галтогоо гэж зүгээр нэг юм ширээ байгаа. Тэрэн дээрээ нөгөө нэг цахилгаан билеттэй тэрэн дээрээ хоол хийдэг. Тэрнээс биш нөгөө нэг юу газан билетик байдаг. Тийм гоню бол нэлийн цөөхөн. Тэгээ гонюгийн даваа тал нь гэх юм бол ер нь бол нэг ганц бие дөнгөж төгссөн оюутнууд ганцаараа амьдрахыг хүсдэг. Тэгээ цэвэрхэн орчинд байхыг хүссэн хүмүүс бол гонюг сонгож байна. За харин бүр ингээ гоё гэр шиг те ингээд олон өрөөтэй ингээд гал тогооны өрөөтэй зочны өрөөтэй, унтлахын өрөөтэй тийм бай гэх юм бол шаочи дотор ингээ байр түрээсэлж болно. За тэгээд шаочи дотор түрээсэлнэ, гоню дотор түрээсэлнэ. За тэгээд тэрэн дотроо бас ондоо төрлөө одоо өрөөнийхөө төрөл гэж байгаа. За ахиж одоо би ингээд өөр хүмүүстэй ингээд хамтарч амьдармаар байна тий. Одоо ингээ 3 өрөө байранд 3 өөр хүнтэй хамт амьдрий гэх юм бол энийг хөөзүү гэдэг байгаа. Хөөзүү. За хэрвээ би өөр хүн амьтантай ингээд энэ байранд амьдармааргүй байна гэх юм бол жэнзүү. За эсвэл гоню. За тэгэхээр ингээд ганцаараа амьдармаар байгаа хүнд хоёр сонголт байна тий. Нэг нь болохоор ийм жижигхэн хороололт одоо тэгэд хотгон дотор нэг бүтэн байрыг одоо хоёр өрөө байр ч юм уу нэг өрөө байрыг бүтнээр нь ингээд түрээслэх. За эсвэл бол гоню дотор ганцаараа амьдрах. За тэгэнгүүтээ хятад нэрэн гэсэн нөгөө нэг юу манайх миний одоо мэддгээр болохоор Монголд одоо 3 өрөө байр гэлтэгдэж штэ тий. Тэнгүүт 3 өрөө байр гөнгүүт зочны өрөө тэгээ 2 унтлахын өрөө. Тэгээ ингээ 3 өрөө байр болдог гэж би боддог. Зөв үү буруу. За тэгсэн чинь хятадд болохоор ингэж хэлдэг. Лян ши и тин. За лян ши и тин гэдэг нь бас 3 өрөөд байр заяа Монголоор. Тэгвэл энэ болохоор 2 шиг унтлахын өрөөтэй, 1 зочны өрөөтэй. Ингэж тоолдог. За эсвэл сайн ши и тин те 3 ширхэг унтлахын өрөөтэй, 1 зочны өрөөтэй. Заримдаа бүр зочны өрөөгүй зүгээр сайн ши гэд байдаг. Тэнгүүтээ и чүү ивэ 1 нойлын өрөө, 1 гал тогооны өрөө те ингэж хэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө хятад талтай нөгөө нэг юугаар нь унтлахын өрөөгөөр нь хэлж илүү тоолдог. Монголд болохоор шууд бүх өрөөгөөр нь ингэ тоолчтой шүү дээ тий. Тэрнгээр ялгаатай. За ингээ өрөөний төрөл, байрны төрөл, за төлбөрийн нөхцөл. За одоо ингээд түрээсэлж байгаа тохиолдолд төлбөрийн нөхцөл гэх юм бол ихэвчлэн жилээр нь гэрээ хийдэг байгаа. Надад би бол ихэвчлэн жилээр нь гэрээ хийж ирсэн. Надаас шаардж ирсэн хүмүүс нь ч гэсэн жилээр хийгээд тэгжсэн. За тэгээд заримдаа бас ингээд үнэхээр яг урт хугацааны байх тодорхойгүй болохоор 6 сараар хийж болд юм шүү гэлээ. Тэгээд бас 1 сараар ч гэсэн хийж болно. Гэтэ одоо түрээсийн мөнгө нь илүү өнтэй болоод явчихна гэсэн үг.
За тэгэхээр жилээр нь ингээ гэрээгээ хичээд за төлбөрөө тэгвэл яаж төлөх вэ гэхлээр сараар нь төлж болно, удирлаар төлж болно, хагас жилээр төлж болно. Эсвэл жилээр төлж болно. Тэгээд ихэвчлэн стандартчлагдсан төлөх арга нь болохоор удирлаар одоос 3 сараар нэг төлдөг. Тийм байгаа. Тэгэхээр тэгэж төлнө. За тэгээд энэ ч бас нэг анхаарах юм нь болохоор чи дөнгөж нэг байранд ингээд нөөж орох гэж байгаа бол эхний удаа ингээд төлөхдөө 4 сарын мөнгө төлнө. За яагаад гэхэлэр эхний 1 сар нь болохоор эхний 4 сарын 3 сар нь болохоор байрны төлбөр. Дөнгөдөө дахиад 1 сар нь болохоор депозит баггүй барьцааны мөнгө гэсэн. За тэр барьцаа нь юу гэсэн үг вэ гэхэлэр чи энэ жилийнхаа хугацаанд хүрээгүй урьдчилаад ингээд энэ байрнаасаа нөөж гарна гэх юм бол энэ барьцааг чи суудах нь чи ингээд 1 сарын мөнгөгүй болчихно гэсэн. За тэгэнгүүтээ бас ингээд яг чи цагаад яг ингээд цаг хугацаанд нь болоод жилийн хугацаанд суучаад жилээ ингээд дуусгаад ингээд гарах гэжтэл ингээд тэр байрныхаа сандал ширээг нэвдсэн байх юм бол бас тэр депозитоос ч суудах нь тийм байдаг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө түрээсийн байрнууд нэг иймэрхүү байдаг. За энэний дараа нь болохоор зуучийн байгууллагууд. За зуучийн байгууллагууд болохоор ихэвчлэн төлбөрөө хураах залт нь болохоор чиний 1 сарын байрны төлбөрийн 50%-ыг зуучийн хөлс гэж авдаг. Тэгээд энэ нь болохоор ихэвчлэн чамаас надаас 50% аваад би түрээслэгч нөгөөт нь болохоор түрээслүүлэгч нөгөө хүнээс 50% тэгэнгүүтээ яг 1 сарын мөнгөийг тэр хүн авдаг юм шиг байгаа. Гэхдээ надад би сайн мэдэхгүй ямар ч хэлсэн дандаа ингээд 100 хайсан үед 50% сарын түрээсний 50% гэж нэгч авдаг. За заримдаа болохоор тэр 100-тайгаа бас тохиролцоод арай их хямдхан авч болно. Ямар тохиолдол байдаг вэ гэхээр би ингээд миний ингээд сард ингээд би байр түрээслэхэд би нэг сарын 2000 юаны байр түрээслэхэд хайж байна. Надаа ийм байр хаагаад өгөөч гэдгсэн чинь нөгөөдөг чинь ингээд 2000-ад тохирсон яг чиний хүсэж байгаа байрыг олж өгч чадахгүй 2400 2300-ийн байр олоод өгчих юм бол за тэгвэл чи надаа ингээд юу 100-ийнхаа мөнгнөөс жоохон хямдруулж өгч болох уу? Надад үнэхээр ингээд тийм их мөнгө байхгүй байна гэх ч юм уу тий. Миний хүсэж байгаа л төлбөр бол 2000 юанд нэг бодлого өрөө нэг галтгооны өрөөтэй тийм ганц хүн байрлахаар ийм студио рум хайж байна гэл тэгэл яг өөрийнхөө хүссэн юмыг энэ 100-тай хэлэл 100 нь олж өгч чадахгүй гэдэг нь энэ 100-ийн ажил. Тийм тэгээд энэ 100-ийн төлбөрөө бас ингээ ярилцаж байна. Тэгэхээр бас наано цаано байна. За тэгээд дараа нь болохоор 100-ийн application гэж за 100-ийн application-ууд болохоор чи 100-ийн application-ээр ингээд дамжуулаад 100-тай холбогдоо тэгээд тэр 100 чинь чамд ингээд байрны зураг мураг ингээд явуулаад тэгээд дараа нь таалагдсныхаа очиж үзэн. Тэгэхээр чин тэр 100 чинь чамайг хариуцаад чамайг аваад байрыг чинь үзүүлнэ. За тэгвэл бас ингээд 100-ийн application ашигласан ч гэсэн бас л 100-ийн мөнгө өгнө. За тэгэхээр яг ямар application байдаг вэ гэхлээр миний ихэвчлэн хэрэглэдэг application-ууд болохоор YWaja тэгэнгүүтээ 贝壳找房дахиад нэг нь болохоор Ziroo гэж байгаа. За ийм 3 application байгаа. За энэ 3 application-ы бас ялгааг нь хэлье. YWaja 贝壳找房хоёулаа барыг ерөнхийдөө адилхан. Гэхдээ миний ойлгосноор YWaja арай хямдхан юм шиг санагдсан. Гэхдээ дандаа хуучин байрнууд байдаг. Энэ Ziroo 贝壳找房нь арай шинэвтэй байрнууд байдаг. Гэхдээ арай жоохон үнэтэй байдаг. Тэгээд энэ Ziroo болохоор нөгөө нэг хözүү нөгөө нэг өөр хүн амьтантай хамт амьдрий. Тэгэнгүүтээ бас Zhenzu студио бүгдээрээ байдаг. Энэ хоёрт нь болохоор ихэвчлэн Zhenzu их байдаг. Хözүү арай байхгүй. Энэ Ziroo дээр л хözүү байгаа. Хözүү гэхэлэр чинь shared apartment тий. Тэгэнгүүтээ Ziroo надад таалагддгийн гол шалтгаан нь болохоор эднийх болохоор юу 100 мөнгө гэж шууд авдаггүй. Гэхдээ сар болгон үйлчилгээний төлбөр гэж авдаг. Яг тэгвэл би ингээд хözүү ингээд shared apartment байх юм бол 3 хүн нэг апартментэд байгаа. Тэгээ нэг чочны өрөөтэй дундаа нэг нөлтөй байгаа даа шүү дээ. Тэнгүүд энийг чинь энэ Ziroo гэдэг аппликейшны энэ компани нь сард 2 удаа цэвэрлэгч ингэж явуулаад гэр орны цэвэрлүүлдэг. За тэгэхээр цэвэрлэгчийн мөнгө тэнгүүтээ ингээд
хоорондоо нөгөө нэг зөгчөж могчихгүй байвал эднэр өөртөө бас зохицуулж өгдөг. Тэгээд ингээ үйлчлэгээний мөнгө гээд сар болгоны түрээсний 10%-ийг авдаг. Тэгэхээр яг ингээ 10 сар болчих гэхлээр яг ингээ бараг дүндээ дүн болчихж байгаа байхгүй юу? Тийм байгаад байгаа. Тэгэхээр бас яг 100-ийн төлбөр авдаггүй ч гэсэн тэр 100-ийн төлбөртөө дүйцэх мөнгө бол гардаг гэсэн үг байхгүй юу? За нэг тиймэрхүү байна. За ерөнхийдөө байр түрээслэхэд ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Тэгээд байрны түрээс ер нь хэр байдаг вэ гэж хүмүүс их асуудаг. Яг ямар хуу байршилт байр түрээслэхээс хамаарат ер нь байрны түрээс ондоо байдаг. За одоо миний жишээр гэх юм бол би одоо хотын төвд сая 70 м2 байранд амьдарч ирсэн. Тэгэхэд 3800 yen төлж ирсэн. Тэгээ одоо би болохоор хотын зах руу одоо байр болоод 140 м2 байрыг 4500 yen-аар одоо түрээслэж байгаа. Тэгэхээр ингээд хотын зах руу гэхдээ би бүр ингээд 140 м2 тий тэнгүүт 4500. Тэгээд хотын төвд 70 м2 тэнгүүтээ 3800 гэхлээр бас нэлийн ялгаатай байгааз энэ чи хотын зах руу ч гэсэн жоохон гоё том байранд одоо юу гэх юм шүүф тухтай. Тэгээ хотын төвд болохоор бас юмтайгаа ойрхон ч гэсэн бас арай жижигхан байгаад байсан аахгүй. Тэгэхээр яг ингээ байршлаасаа хамаарна, бас хэр том, хэр жижигээсээ хамаарна, хэр шин гэдгээсээ бас хамаарна. Тэгэхээр амар олон одоо юм нөлөөлдөг энэ үнэнд. Тийм байгаа. За өнөөдрийн тэгээ бичлэгээ иймэрхүү байна. Тэгээ бүгдээрэнд нь хэрэгтэй мэдээлэл тараасан гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye.